Сайн байцгаана уу? Би Уянгаа байна. Манай эмээ Лирэлмаа. Өнөөдөр би та бүхэнтэй хамтдаа эмээгийнхээ авдрыг бодолж үзэх гэж байна. Одоо манай гэрт байгаа авдрыг хизээ аваад тэр хэдэн жил болж байгаа авдар вэ? Махар дангаад очиод битгэр том гэр аваад. Тэгчин том гэр аваад тэгээ тэр авдар авч тавиад жижиг авдраа солиад тэгээ том авдар авч тавьсан. Одоо манад байгаа тэр авдар уу тий? Тэгэхээр хэдэн онд гэсэн үг ээ? Тэр бол даагаар утх чинь 70 он 71 онд арай 68 онд авсан юм уу? Яг тэн гэж бас хэлж байна. Тэгэхээр чинь ээжтэй ч зүү авдар юм биш үү тий? Өө ээж чинь ах. Тийм байна. Ах. Манай гэрт байгаа авдар ээжээс ч авдар юм бэ. Тэ? Миний нэг юм дээл байдаг байсан тийм ээ. Ийм хурган дотортой ногоон дээл. Та санаж гин үү? Нэг зузаан. Би хийж өгсөн шүү. Та хийж өгсөн юм. Хэм мэдхий ухаан ороход л тийм ногоон дээлтэйс гэхтэй. Тэгээд би одоо бодоод байгаа байхгүй юу? Тэр дээл энтрийг ер нь хадгалах хэрэгтэй байсан байна гэд. Гоо яах нөгөө сайн элдэж чадаагүй. Айгүй юм даргаар хатуу тий. Би боддоо тэр дээлийг өмсөөд би ингээд гадаа явж байгаа унаа штэ тий. Би унахаараа босч чаддгүй. Тэргүй чи тэр чинь бүр тийм зузаан хатуу. Ингээд унсан бол хүн ирж босохгүй л бол ингээд тэр чигээрээ хийв. Энэ талд нь жойлнэ. Тэгээд энэ яга хатуу гэсэн гэстэй зэрэг уган ч байгаа юм тэр л да хоёрт энэ ихгээг хөвтөг байхгүй юу. Нөгөө их нь хаяад их нь хаяад чи ээж сургуульд гадагш явсан аахгүй нэг амар ярьд. Хаяад ахтай надад их нь хаяад чи. Хитэд сурдаг гэдэг явчихсан. Тэгээд нөгөө мэм өгөөлөд мэм хогтог тэгээд одоо тэрүүнээс гаргадаг гэсэн аргад байхгүй. Тэгээд нэрнгээс ерөөсөө хөрөхгүй болохгүй. Тэрийг өмсгөр ингээ ханзуун нугарахгүй. Тэр дээлдэн дургу. Айгуу дургу. Үгүй яах. Тэгээ уруу өгөхээр ингээ бүр яагаачлахгүй тийм хаваатаа унахаараа босч чадахгүй. Тэгээ яах вэ зүгээр одоо бодоход багийнхаа тэр баривчийг энэ тэр дээлийг хадгалах хэрэгтэй байсан юм гэж би одоо айгу сүулт бодоод байгаа. Тэгээ хүүхдүүд маань өмсөхгүй ч гэсэн дээ. Жохон баривч зөрүүд тэгээд хатуугийн ингэж л одоо эрхэгийн хохуулахгүй л гэж л тэгээд хэжээс барагч тэгээд гарсан л да ирэх. Тэгээд ухамсараараа гарсан шүү. Өвөө битэрийн нэг юм одоо яг ээж рүү юм явуулах тэр нэг юм ингээд тогтцсон баг юм болцоо шиг тийм өдөр болдог гэсэн. Тэр нь юу гэхээр ингээ өнөөдөр ээжтэй юм явуулна гэд тэгээд нөгөө хүүхдээ хараагүй удсан учраас санаж байгаа гэд яг намайг дагуулж аваад талбай ажуудлын конико ороод миний зургийг даруулад тэгээ 2% угаалгаад нэг нь өөртөө хадгалаад нэг нь ээжийн захиан дотор хийгээд тэгээд зураг даруулчаад хоёулаа цаашаа яваад нэг жижигхэн гуанцчлуу цайны газарчлуу тийм юмд ороод одооныхоор бол твтэл гуляаш муляаш гэдэг шиг тийм хоол авч идээд тэр нь ингээд нэг одоо яг байдаг штэ ингээд л хоёр будаа ингээд дээр нь кетчуптэй ингээд тэ өгөрцөй бамдэр тэ. Тэгэл тэр ингээд надад бүр яг үнэхээр гоё рестораны хоол гэж тэр үе санагддаг. Тэгээ тэр хоолоо идчихэд буцах замдаа заримаг авч идэл тэгэл яг гэрлөөгөө ордог. Тэгээд тэр бол ингээ өвөө миний зургийг даруулаад ээж рүү охин чинь ийм том, ийм хөөрхөн ийм болж байгаа гэж харуулахаас гадна бит хоёрын яг нэг тийм болцоо байдаг байсан бохгүй юу. Ингээ хамт яваа. За өнөөдөр ч гоё гангалаад явж зураг даруулаа, гоё хоол идэнэ гэл тэгж яадаг гэсэн шүү. Тэгээ миний зургийг хийгээл захаа бичээл тэгэл тэр хям тэгээд шуудалсан махтай юм ээ. Мах шуудална. Тэгээд тэр шоколад тэгэл нэг тиймэрхүү юмнууд ээж рүү айгу хөвч явуулдаг гэсэн. Би өөрөө нөгөө ээжэд гараараа захаа бичиж эхэлсэн байхгүй сүүл рүү нөгөө цэцэрлэгт байхад явчихж байгаа шүү дээ. Тэгээд дунд нь сургуульд ороод хүүхэд нь уншдаг болоод бичдэг болоод өөрт нь захаа бичээд ч гэх шүү дээ. Тэгээд сүүлдээ өөрөө яг захаа бичээд тэгээд ээжд хэлэх үг юм аа захиж хэлж мэлээл тэгээд тэр яг анхны бичсэн захаа энтрээ яг санд юм би яг өөрөө бичнэ гэд. Тэгээд тэр захаа
байгаа илүү байхгүй л ээжийн бол надад бичсэн захаа байгаа. Тэгээ тэр айгүй өөрхөн ээжийн захаан дээр ээж ингээд гарынхаа алгыг тойруулаад үзгээр зурцсан. Тэгээд доор нь энэ бол Уянгагийн ээжийн гар гэд тэгсэн. Тэгээд тэр захаа над руу буцаад ирэхлээр тэр дээр нь би ингээд гараа тавьж ингээл үзээл ингээл миний ээжийн гар гэл ингээл тэгж мэгдэгсэн шин. Йоо ярьсан ч. Энийг додохон намар одоо хичээлд орно гэхлээр бүх хэрэглийг манай үг авч байгаа. Тийм шүү дээ. Бүр юунаас авч байгаа тэгээд тэрхэ мэрхэ бүр яг хаврын бүхгүй юмыг бэлдэж өгöd хавар гэрэл. Бичих одоо харанда өнгийн янз бүрийн бүхэл хэрэгсэлдэг юм бүгдийг л өгч. Тийм нөгөө явуулдаг. Ээжтэй холбоотой нөгөө санжижсэн багын юмнуудаа ярьсан чинь сонирн болч. Хамгийн том одоо өвлөлөх хүсэж байгаа зүйл бол мэдээж хүмүүжил, төлөвшөл, одоо эрдэм оюун гэдэг ч юм уу те. Яг биетээр үлдээмээр байгаа зүйл нь би өөрийнхөө яг одоо энэ цаг мөчтөө өмсөж идэлж хэрэгжилж байгаагаасаа айгүй гоё цүнхээ, гутлаа, нүдний шилээ үлдээмэр санагддаг байхгүй юу? Тэгээд хадгалахад ч гэсэндээ илүү амар. Тэгээд том болсон байна. Тэгээд дээлээ. Нээж өмсдөг гэсэн дээл бүс. Тэгээд ээжийн залуудаа өмсдөг гэсэн өсгийтэй гутал барьдаг гэсэн цүнхэн гэл ингэх юм бол охтуудад бол айгүй гоё бэлэг болж үлдэх юм шиг санагдаад дээ. Та одоо ингээд буцаад хүүхэд насандаа очих юм бол өөртөө хийж өгмөр байгаа гоё юм байгаа юу? Одоо хүүхэд насандаа норчлоо. Өөрөөртөө юу гэх би их л эрдэмтэй хүн болох юмсан гэж боддоо юм аа. Одоо бодоос удаа л төржсэн бол нэлээд юм сурхал байсан. Одоо тэр бол үгэлэгдэл юм хүн. Одоо надад яг нэг юм ягаан юм том хайрцаг байдаг. Тэгээд тэр дотор миний хамгийн анх үргэжсэн хүүгээсээ авч исэн захаа надад зориулж зурж исэн зураг. Тэгээд тэр үед нөгөө Тэнгисийн доотлын тоглоомын төвд айгуух орж тоглолдог гэсэн кино үзэл тоглол. Тэгээд тэнцэнээс нэг юм зоосоор л юугаар хэлээд юм хийж тоглож байгаад нэг юм чихэр надад хожоод өгчээсэн чихэр нь ингээд байж мэйдэг одоо хүртэл. Тэгээ нөгөө миний яг амьдралд болж исэн нэг юм чухал үйл явдлуудын одоо хэцүү анги киноны зохиолын нэг ангийн зохиол минимум киноны зохиолын нэг хэсэг хуудас ч юм уу те. Тэгээд хамгийн анх нөгөө би өөрөө зохиож исэн шүлэг ингээд яг гар бичмлээрээ ингээд бичсэн ингээд нэг тиймэрхүү одоо надад чухал гэж ботсон юмнууд ингээд бүгд нэг хайрцагт байдаг тийм үү. Тэгээ одоо ингээл хамгийн анх үргэжсэн хүүгээсээ авч исэн захаанаас эхлээл дээр нь нэмэгдэх юмнуудын утга учир илүү том болоод илүү өөр болоод хамгийн сүүлд тэр хайрцаг руу юу нэмж хийсэн гэхээр бага охиныхоо юуг нөгөө төрөхөд нөгөө ингээд нэр жингийн бичээд яадаг тэр тайгийг хийгээд тэгээд хоёр охины бас дайх бас ингээд ороод ингээд ерөөсөө бараг жижигхэн уянгаагаас эхлээд ээж уянгаа болтлох ингээд бүх жижиг сажиг юмнууд тэр хайрцан дотор одоо байдаг гэх юм. Ер нь аюух юм хадгалдаг хүн биш үү гэж. Яг хүүхэд байхад авдрыг зүгээр л сав гэж хардаг байсан бэ. Одоо авдар бол хүндэтгэл юм байна гэж ойлгоод байгаа. Тэгээ яагаад авдар хойморт байдیں۔ Тэгээ авдар дотор яагаад агуулах ёстой зүйлс гэж байдیں۔ Тэ 5 өнгийн хадгаа хийж гин. Үр тариа 5 тансаг эдэний дээжээ хадгалж гин, сархад хийж гин. Тэ ингээд дээл хувцаа, бүсээ малгаагаа ингээд өвхөө сайхан хийж гин гэд. Тэгэхээр эн чинь ерөөсөө тэр чигтээ тэр айл гэрийн хүндэтгэл юм байна. Тэр айл гэрийн хиймэр сүлд авдар дотор явд юм байна гэдгийг яг ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд би одоо ээжтэй яг захиж хэлж байгаа нь бүх юм одоо ингээд эмээ өвөө хоёрын амьдрал хотчлолтоор ингээд эхэлсэн учраас одоо нөгөө нүүдэлчин соёлд байсан одоо тэр холоос зорж ирсэн хүмүүст ингээд одоо эмээгийн аав, өвөөгийн ааваас дамжиж ирсэн гэсэн юм биднэрт байхгүй учраас одоо эмээ өвөөгийн эмээг л бид нэр ингээд цаашаа дамжуулаад явах ёстой. Тийм болохоор одоо энэ хоёрын анх айл болоод авсан авдар гэдэг бол бидний үүсэл.
Тэгээ бид нар ингээд энэчнээс энэ хоёр хүнээс ургаж гарсан энэ хоёр хүний амьдрал энэ авдрын доторх ингээд ий тогшлоос эхэлсэн. Тийм учраас энэ авдрыг ээж та гэртээ гоё байлгаж агаад за ингээд энэ надад ирнэ. Тэгээд би ингээд доторх яг тэр юм нь хിവэрээ гаднахыг нь олвол юугийн жоохон өөрчлөөд тэгээ би яг ингээд гэртээ тавина. Тэгээ үүний дараа миний хоёр охин энийг ингээд бас аваад явах ёстой. Одоо ингээд яг өвлүүлэх тэр эд хөрөнгөө одоо ингээд яг энэ автар гэж шийдээд юу н ингээд үлдэн шүү гэд ингээд ярьсан. Тэгэхээр олвол сав гэж хардаг байсан зүйл маань насны одоо ухааны хэрээр хүндэтгэл өв болж харагдчих хэлт юм бэ. Яг одоо энэ идэр залуу байгаа насандаа яг ингээд үннээсээ ингээд инээж байгаа тэр зурга. Үрчлээтэйгээрээ бүр ингээд яг миний тэр инээж байгаа момент буусан тэр гэрэл зургийг л явуулах байсан бах та хүн ер нь жаргалтай байсан яг жинхнээсээ жаргахаараа ямар байдаг тэр дүр төрхөө ер нь аюу харж санжих нандинжих хэрэгтэй юм шиг санагдаад ит. Бүгдээ хамтдаа авдар дотор юу байгааг үүсцгээе. Яг энэ авдар дотор эмээгийн авдар дотор байдаг юмнуудыг авчираад хийцэн байгаа. За тэрнээс наан та хэдэд бас танилцуулах юм нь энэ зураг бол манай эмээгийн 18 настай байхдаа авахсан гэрэл зураг. Тэ эмээ 18 таа байсан тий? Тий. За ийм сайхан үзэсгэлэнтэй сайхан охин байсан бэ. За тэр болохоор манай эмээгийн маш олон жил хэрэгжилж байгаа оёдлын машин. Хэдэн жил болж байгаа лээ эмээ? Энэ чинь одоо бас л 60-70 жил үү? Тэ? Тий, ерөөсөө манай 60-70 жилгүй юм алга гэж үү. Эмээгийн энэ дээл бас 60 жил болж байгаа дээл. Энэ дээл чинь өнгийн аваад хийлгсэн дээл үлээ юм ээ? Энэ өнгийн аваад ихтэлгүүрээс өнгийн аваад манай үг нь авчирсан. Өгсөн өөрөө гэсэн юм чинь. Та өөрөө ойсон. Өөрөө уяад ингэсэн. Энэ даавуу нэг нарийнх нь учраас юм чиг та болж ицсэн юм аахгүй юу. Тэгээ 60 жил энэ дээлийг манай эмээ цагаан сар болгоноор жилдээ нэг л удаа гаргаж ирж өмсдөг ийм дээл. Тэгээд манай өвөө чинь ихнэрээ айгүйх гойдог хүн байсан гэж тий. Дандаа ингээд манай өвгөн авчирч гисэн гэдэг аастай гэж. За авдар дотор юу байгааг бүгдээрээ хамтдаа харцгаая. За энэ хараа. Энэ нөгөө юу вэ? Захиа байна. Энэ Монгол улс Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 14-р хороо Насанбатаас гэд манай өвөө ээж рүү бичиж явуулж исэн ийм захиа. Тэгээд энэ доор нь болохоор манай ээжийн нэр одоо хятадд байсан хаяг нь байгаа байхгүй. Тэгээ ээж энийг яадаг байсан бэхээр нөө тэр үед канон энтер гэсэн юм байхгүй учраас амралтаар ирээд явхдаа нэг дэвтрийн цаас дүүрэн ингэж бичээд тэгээд хайчлаад бэлдээд явдаг. Тэгээ өвөө тэрнээс нь нэгийг аваад тогтоон дээрээ наагаад ингэж явуулдаг тийм байсан. Тэгээд энэ дотор нь одоо энэ шүү дээ ингээд бичээд хадгалцдаг гэсэн баггүй. Ингээд China Central Academy of Drama гэсэн хаягтай ингээд ийм юугаа ингээ гараар бичээд үлдээчдэг. Тэгэл өвөө энэс нь аваад наагаад шууданд өгдөг байж. За энд манай өвөөгийн ээжэд бичиж явуулжсэн захиа байна. Манай өвөө бас хитлгүүрт насаараа ажилласан худалдааны салбарын хүн байдаг. За ингэж байна. Сайн байна уу? Хайрт охиныхоо амрыг эрхийн алдамд Мартин 8-ны баярын мэнд хүргэе. За мэтчлэн за тэгэл одоо аавын хүү хичээлээ сайн хийгээрээ бие сайн бодож байгаарэ гэл ингээл бүх захаа энэ тэндээ орчдөг байсан учраас ингээд цаасаа дугаарладаг 1 2 3 4 гэх ингээд дугаарладаг. Тэгээд баяртай охиноо хүндэтгэн ёсолсон аав Насанбат ээж Лирэлмаа охин уянга 2000 оны 3 сарын 15 Улаанбаатар хот гэсэн ийм захиа. Тэгээд зөрөөд энчээ ээжийн бичсэн захиа байна. Ээжийн буцаагаад явуулсан захиа. Тэгээд энэ болохоор яг надад зориулж бичсэн захиа нь 13 цагт бичив гэл айгу цаг магтаага бичдэг байжээ. Тэгээд энэ одоо бүр ингээд цаас мас нь өнгөгдөөд ингэсэн те. Сайн байцгаана уу гэд за
миний үр аавда өвөө эмээ нартаа байгаа байхаа гэж ээж нь бодож байна. Миний охин чинь айлын том охин гэдгийг мэдж байгаа эцтэй. Ээж нь хол байгаа. Айлын охин чинь яг л ээж хүн шиг ухаалаг, цэвэрч, ажилсаг байдаг юм шүү гэж ингээд бичсэн. Тэгээ хойтлолт нь нөгөө миний түрүүний ярьжсэн. Энэ бол Уянгагийн ээжийн гар гэд ингээд гарныхаа зургийг яц. Тэгэл би ингээд энэ дээр нь ингээд гараа тавиал чицуулж үзээл ингээд айгу сансан сэтгэлээ твтээдэг байсан байна. Тэгээ за миний хөөрхөн бондгор мис охин түр баяртай. Ээж нь үрээ чанга тэврээд үнсэе. Пока чао, бай бай гэж хэлсэн. Амар хөөрхөн. За ийм одоо захианууд байна. Энэ бол ингээд одоо мэдгүй бид нэг хоорондоо мэйл бичдэг, чат бичдэг, тэ устдал алга болчин ямар нэгэн ингээд осол аваар да тэ ингээд санамсаргүй зүйлээр ингээд хаягаа устгachиж алдчихж магадгүй тэ тэр бүгдтэй хамтдаа тэр олон сайхан үгс алга болдог. Тэгвэл ингээд захиа гэдэг энэ зүйл ингээд хүүхэд нь ингээд өөрөө хүүхэдтэй болцсон ийм болсон хойно ч гэсэн үлддэм байна. Өвөө маань байхгүй ч гэсэн бицэн ингээд захиасан цаасан дээр ингээд үлддэм байна. Зя өөр энд манай өвөөгийн юунууд байна? Цуглуулгууд байна. Энэ бол манай авдранд байсан. Тэгээд миний багада хамгийн одоо энэ эмээ өвөөгийн авдрыг онгойлгож бүр ингээд ойр ойрхон үсгийг хүсдэг байсан тэр гоё өмнөд баггүй. Өвөөгийн цуглуулга. За энэ юу вэ гэсэн чинь энэ манай өвөө морь бүхийн орхотон байсан. Тэгээ ингээ манай өвөөгийн цуглуулга. Манай өвөг нь түүхэндээ дуртай. Тий. Тэгээд энэ төмний их гээд ингээ нөгөө нэг балкатнаас ингээ хайчилбар хийгээд нааж маацсан. Дотор нь ингээ нөгөө бүр харахаас л хайр нүрддэг хамаг мордууд нь л ингээл байх шиг ба. Ингээл нөгөө уяачтайгаа хаана тэ яасан исэн гэл ингээл бүх тайлбар мэлбартайгаа энэ тентхийн юмудаас ингээл авсан ийм сонингийн хайчилбар энэ төр хүртэл байгаа байхгүй. Тэ ингээл бүгдийг хайчлаад ингээ наадаг ийм хүн байсан байна. Тэгээд энэ болохоор бүхийнх нь Монгол бүх гээд бас сонингоос аваад хайчлаад наацсан. Тэгээ энэ дотор ингээд өвөөгийн бүх одоо хайртай бүхчүүдийн зураг бас ингээд балкат, сонин тухайн үед гарч исэн мэдээллүүдээс нь ингээд хайчлаад гээд наацсан. Одоо энэ гэх жишээ нь Монгол улсын зан Ганбат гэж хүний бүр үнэхээр шүтэн бишрэгч байлаа тий. Тэр чинь увсын бүх байхгүй. Бараан торооных баха. Тэгээ мэдээж нөгөө увсын учраас цэдэн бал даргыг бол үнэхээр чин зүрхнээсээ хайрлж биширдэг. Доор нь бал даргын бүх одоо нөгөө юунууд маркнуудыг ингэж авч нааж бас цуглуулсан байна. Энэ бас нэг цуглуулга. Миний юмаа хайдгүй чинь өвөөгөөс юм биш үү гэж тий. Бүх урилга, үзүр үйлчилгээ, гэрчлэгээ, талархал, баярын бичгүүдээ ингээ хадгалсан. Энэ араа 1985 оны харшин ёолкны урилга ийм бэжижээ хүмүүс минь гэж юу. Тэ? За тэгэл энэ чи юу вэ? Урилга гэлтгсэн чинь за энийг харъя л да. Ээжийн урилга нь Улаанбаатар хотын пионерын залгамжлагчийн чуулга уулзалтанд урьж байна гэсэн. Энэ пионерын юуны урилга мөрлөгч ах шиг те. Ингээл бүгд л байд юм байна л да. Энэ хөтөлбөр гинэ юуны хөтөлбөр вэ? Сүхбаатарын нэрмжит ойн баярын 60 жилийн хөтөлбөр гинэ. Ленин музей үзэх. Төлөөлөгчдийг хүлээн авч уулзах энэ гэсэн. Ийм баярын хөтөлбөртэй. Энд ингээл бүгд л байна да. Энэ бол ингээд одоо яг тухайн үеийн одоо баг юм дизайн хийдэг хүмүүс хүртэл амар сонин гарын авлага болохоор тэ тэр үед юмнууд ямар байдаг гэсэн ингээд Сновим годом урилгал гэж. Бас харшийн олк. 2-ын ангийн зурагч байгаль гэж дээжийн 2 дугаар ангид байхдаа харшийн олкт өргөдчихсэн юуны юу вэ? Энэ бас найрамдал, пионер найрамдлын лагерт амрах эрхийн бичиг гинэ. Найрамдлын бочонк. Ийм байсан бэ. За тэгэл эднэрийг үзэж ингэж уншиж харж марж ингэж юу хайгуу дуртай байдаг байсан. Тэгээд энэ одоо хүртэл манай юунд байдаг. За үүнээс гадна манай гэрийн хамгийн үнэтэй тэ
одоо хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр энэ манай өвөө хийсэн. Энэ болохоор миний хамгийн анх удаа ажил хийгээд авсан цалингийн дээж. Би 10 настайдаа хамгийн анх удаа өнгөтний entertainment гэж байсан. Тухайн үед одоо яг үлцгийхүү өгч Эрдэнэ заах мах бүгдээ хамтдаас. Тэрд би хошин шогт тоглоод, жижиг дүрт тоглоод би анхны цалин гэж 150 сая төгрөг авчихсан аахгүй. Тэгээ тэрүүгээрээ эмээ өвөөдөө бэлэг аваад гэрт нь очиод ингээ мөнгө өгсөн чинь өвөө тэр мөнгийг аваад альбомдоо наагаад тэгээ доор нь Зэ охин уянгийн анхны цалингийн дээж гэж бичээ наацсан. Энэ доотлих нь болохоор Зэ охин Нинжингийн анхны цалингийн дээж гэ 500 төгрөг манай дүүгийн бас хамгийн анх удаа ажил хийгээд авсан цалингийнх нь ингээд дээж. Тэгээ ингээд хадгалсан байдаг. Манай өвөө ийм юм хадгалж цуглуулдаг тийм хоббитэй хүн байсан байна. Тэгээ авдрандаа ингээд хийцэн байдаг гэсэн. Тэгээ одоо хүртэл ингээд энэ авдранд хадгалаатай байдаг. За өөр юу вэ? Юм авах дуртай тэгт. Энэ таны алчуур шүү дээ эмээ. Энэ бас хэдэн ямар түүхтэй яасан алчуур илээ? Энэ одоо бол надад юу яасан? Манай найз тэгээд нөгөө одоо англи яваад. Оо за. Англи яваад нөгөө надад англиас авчихсан юм уу? Тэр малгай байгаа шүү дээ. Шилэп малгай чинь стовж гэрт байгаа. Нөгөө бүтгөр дээр бэлэг өгчээсэн юм аа. Англиас ирсэн алчуур байна шүү. Тэгээд одоо харлаа гэдэг одоо эн чинь 50 хэдэн жил болж байгаа. За л анхан эн чинь олддоггүй. Энэ хоёр чинь бараг л энэ хоёр чинь их л сайн гэдэг найзууд өгсөн гэл одоо. За. Эмээгийн зүү утасны сав байна. Дотор нь юу вэ? Эмээ. Энэ хуруувч те. Энэ авчирч хамт авчирсан юм уу? Энэ чинь нөгөө юутай байсан шүү дээ. Ингээд хэждэг. Хуруувч нь. Энд нөгөө алкуудаг савтай. Энэ бас ингээд хамт англиас ирсэн хуруувч юм биш үү те? Энэ бүр өрөнгөтэйгээ хосоороо. Яагаад өрөнгөтэй хосоороо хуруувч гэдэг юм бэ? Өрөнгөнд байдаг. Юм хайчихтай уугаалаа. Энэ харин намайг ухаан ороход л байсан хуруувч. Одоо хүртэл ингээд байна. Тэгээд энэ алчуурын эд чинь бүгд жоохон шуурчсан байгаа. Тийм байна. Жоохон юу ач нөгөө цуурч чагаал байгаад суулаад юм ойдаг. Тэгээ эмээ бол яг энийг хурундаа ээж ойдог те. Таас айгүй олон жилийн өрөөм ойж байгаа. Энэ ногоон хуруувч арай л ганган хуруувч айгүй олон жил болоод англих юм биш үү дээ гэж те. Тэр хүн ямар хоол яваа вэ те. За тэгээд манайх зөндөө олон альбомтой. Дээр үед ихтэй айгүй сонинтэй ингээд айлд орохоор альбом үзгээ баахан танихгүй хүмүүсийн зураг үзүүлээ суулгачдаг гэсэн. Чихэр тавиад цай игээд тэгээд за альбом үзгээд ингээд баахан танихгүй үзээ сууждаг те. Тэгээд энэ үг чинь яахгүй бол хулгайчдаг. Тэгээд дундаас нь өөрийнх нь царай орсон зураг мураг баахан болоод альбомноос нь зургийг хулгайлцдаг. Алтайхан зураг байвал найзууд чаваад авчдаг тий. Ээж мэжийн зургийг бол ангийнхан хүүхдүүд үзэж байгаад авч амар. Тэгээ олон альбомтэй гэр бүлийн альбом, өвөөгийн альбом, эмээгийн альбом, ээжийнх гэл ингээд хүн өмнө нэг дахин альбомтой тийм. Манай эмээ энэ хиттэй зурагч нь эмээ. Энд та эдтэй эсэ. Одоо наачин. Миний үе муу юу? Одоо тийм л ба. Тийм бах тий. Миний насан дээр манай эмээ ийм байсан байна. Тэгээ энэ зураг болохоор яг нөгөө түрүүний хурууга өгдөг уянга, дээл өмсдөг уянга, цэцэрлэгтээ аваад ээжигээ сандаг уянга, эмээ өвөөтэйгээ хамт тугалтатаал үхрийн бүлийн сүү уугаал байдаг байсан тэр уянга байна да. 5 настай уянга эмээ өвөөтэйгээ хамт байна. Энэ шүү дээ манай энэ дөнгөж хотод орж ирээд үү? Дөнгөж хотод орж ирээд авах уу? Бараг тэр жүжиг үзэж аваад авахсан уу? Тэгсэн байх уу. Тэгэл тий. Дөнгөж хотод орж ирээл нөгөө анх айл болол хотын айл болол байж ах та. Манай эмээ хоёр ийм байсан байна. Одоо ингээд үр хүүхдүүд лугаа адил ингээд одоо альбом дотор байж идэг тэг шүү. Хамаатан саднан мэт бал даргын зураг. Тий. Би ихтэй юмыг өөр айгүй сайн санд юм байна.
Одоо жишээ нь та хэд зүгээр сонирн болгоо эхлэхэд энэ ихтлгүүрийн ажилчдын хүүхдийн баяр болсон байхгүй юу 6 сарын 1-нд. Тэгээд би энэ чи зарим идэ зогсож байгаад би одоо хүртлийн заримны амтыг сандаг. Би яг энэ үед зарим идэ зогсож ирсэн би одоо их сандаг байхгүй юу. Тэгээд би 3 настай байсан. Тэгээд яг сонин санаад идэв ш. Тэгээд нэг юм чавганы компот өгч ийсэн. За ингээд өөр тэнд өвөөгийн хөөрөг байгаа. Одоо та хэрглэж байгаа таны хөөрөг бас энэ чи ирсэн байна. Өвөөгийн хөөрөг тухайн үед авч исэн дайлан нь ингээд хамт байна. Одоо болохоор өвөө байхгүй учраас энэ хөөргийг манай эмээ барьдаг. Тэгээд эн чинь ямар чулуу илээ эмээ? Усан маань. Усан маань гэсэн. Зя ингээд манай авдарт байдаг. Одоо хамгийн чухал зүйлс одоо энд байна да. За өнөөдөр ингээд дээр үеийнхаа юмнуудыг яриад ингээд суусан чи ямар байна юм бэ? Гоё нөө. Сайхан байна. Зарим юмнуудыг бас мартсан байна уу? Мартсан сүлдэл санагдах хэлтэй. Надад бас айгүй сайхан байлаа. Тэгээд мэдэж өмнө сонсож байгаагүй түүхүүдээ сонслоо. Мдээгүй байсан зүйлсээ мэдэж авлаа. Тэгээд бас яг адилхан мартсан байсан дурсамжууд ингээ гоё сэдрээд яг тэр үедээ очисон юм шиг сайхан санагдлаа. Тэгээд хамгийн гол нь энэ бүх одоо дурсамжийг хаана ийм гоё үн цэнтэй хадгалсан бэ гэхээр авдрандаа хадгалж бид нэр өнөөдрийг хүртэл авч ирсэн байна тий. Тэгээд яг үүнтэй адилхан дурсамжаач гэсэндээ хамгийн одоо чухал үн цэнтэй тэр бүх зүйлсээ хамгийн нандан газараа хадгалаад хамгийн чухал хүмүүстэй үлдээж өвлүүлдэг тэр хүмүүс байгаарэ гэж бас үзэж байгаа хүмүүстэй захиж хэлье. Үр хүүхдүүд чинь хайртай хүмүүс чинь тэр олон жилийн дараа бит хоёртой адилхан яг ингэж гаргаж ирээд одоо чухал сайхан дурсамжуудаа ярилцаад суух бол хамгийн үнэтэй цаг хугацаа байх байхаа гэдэгт итгэж байна. Тэгээд ийм сайхан боломжийг олгосон PP Box-ийн хамт олонд маш их баярлалаа. Эмээтэйгээ хамт одоо хийсэн миний амьдралын чухал том дурсамжуудын нэг байлаа гэж бодож байна. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Цагаан сараа сайхан өнгөрүүлээрэй. Сайхан надаарай. За баярлалаа. Мөрөн жилдээ сайхан баярлалаа. Сайхан надаарай. За ядарсан уу?